Сайн байцгаана уу? Бүх хүнсний хүсэл чуулганаас мэдчилж байна. Өнөөдөр гайхалтай өдөр манай сүмийн итгэгч Нандаа ихч маань оролцож байна. Тэгээ хаас бүр дарахнаас ирдэг байгаа тий. Тэгээд бид гэрчлэл эхлэхээс өмнө Бурхны үгээр тунхаглацгаая. Амен. Бид хурганы цус болон гэрчлийн үгээр сатаныг ялсан юм аа. Амен. Амен. Халелуя. За, самцано энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Нандан цэцэг гэдэг. Би Дарханд амьдардаг. За тэгээ бүх үндэсний хүсэл чуулганд ирээд 11 сараас хойш гэдэг чинь 3-4 сар болж байгаа юм байна. Тэгээд өнөөдөр би гэрчлэх болсон маш олон шалтгаан байгаа. Би Бурханыг алдаршуулмаар байна. Тэгээд чухам би өөрөө өмнө нь бол 14 жил Христ итгэгч байсан. Тэгээд би энэ чуулганд ирэх нэгэн шалтгаан байгаа. Энэ яагаад ирсэн бэ гэхээр эхлээд би бүхсэж чуулганы гэрчлэлүүдийг сонсч байсан. Гэрчлэлүүдийг сонсоод за энэ ер нь нэг л тийм өөр зүйл байна гэж дотроо бодоод тэгээд маш Библиэлд шалга гэж байдаг шүү дээ, тий? Яг шалга гэдэг үгийн дагуу би ингээ ирсэн байгаа. Тэгээд цуглаан дээр ингээ ирсэн. Цуглаан дээр ирээд ингээ магтандуу ингээ дууж байгаа ингээ харсан л да. Тэгээд харангуйтаа бид нэг хуучин бид нар чинь ингээ дандаа ингээд оюун бодолтой ингээд нэг бац цаадад басдаг шүү дээ. Яг тэр магтан дууны баг байдгүй юм байна. Гал ингээд шууд бодоо тий. Шүүх талаар ч юм уу тий. Пастор нь байхгүй залуу ахлагч нь номлож байгаа юм байна. Гэтэл ингээд ерөөсөө л нэг тийм дандаа нэг шүүсэн тийм бодлоод ингээд орж ирсэн байхгүй. За тэгчгээд би яваад гисэн. Харин 1 сарын 7-ны өдөр нөгөө эдгэрэл чөлөөлтөй үйлчлэл болно гэд байсан. Тэрэн дээр би бас очиж шалгаж үзье гэж бодоод бас ирсэн байгаа. Тусгаар тогтнолын ордонд болсон шүү дээ. Тэгээд тэн дээр ингээ очиод ингээ магтандаа ингээ яваад магтчихсан. Тэгээд ирээч та үнний хайрын сүнсээ. За яг энэ магтандаа дээр яг миний нөгөө айгуу дуулах дуртай магтандаа байсан байхгүй. Яг тэн дээр би ингээ магтаад ингээ байж исэн чинь сүг гэл над нэг ороод ирсэн. Тэгээд би ингээ газраас ингээ хонд ирээд тэгэл айгуу уйлал ааваа гэж уйлал. Тэгээд болоод өнгөрсөн. Тэгээд тэнд чөлөөлөлтөд зөндөө болж ирсэн. Тэнд хүмүүс эдгэр хүмүүс нэгдгэрээ чөтгөрөөс чөтгөр нөгөө хөөгдөж гараад байгаа. Дээрээ харж байсан. За ийм зүйл болд юм байна да гэж бодчоод тэгэл яваад гисэн. Тэгээд би дандаа ингээд өчлөөд би ингээд явдаг байсан. Тэгэхэд яг тэр 1 сарын 7-ны өдрийн тэр юунаас надад үнний сүнс орж ирж байгаа. Гэтэл тэр үедээ мдэггүй л дээ сүлд нь. Үнний сүнс надад орж ирсэн байгаа байхгүй. Яг тэгэнгүүт чинь би өөрөө шүү дээ. Би өөрөө махан биеийн төвшин, сэтгэлийн төвшин Бурханд итгээд явж байгаа. Хоёр нүртэй нэг юм байсан байгаа байхгүй. Махан биеийн төвшин, сэтгэлийн төвшин. Энэ махан биеийн төвшин, сэтгэлийн төвшин би ингээд гоё магтаад, махан биеийн төвшин буюу хүний санаагаар ингээд өөрөө хичээгээл, өөрөө Бурхны нөгөө гайхамшигтай нөхөсөл, гайхамшигтай хүч чад, гайхамшигтай ивэл өрөөл нь хаана гай те тэрэнд итгэх итгэл маань ингээ ард орцсон. Урдаа би өөрөө зүтгэж, өөрийнхөө зүтгэлээр амьдарч, өөрийнхөө зүтгэлээр үйлчлэхдээ хүртэл өөрийнхөө зүтгэлээр ингэж явсан байгаа байхгүй. Яг энэ ялгааг ингээд тэгж таньж эхэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр би энэ ялгааг би яагаад 14 жилийн турш цуглаанд явчаад яагаад би энэ ялгааг одоо мэдж байгаа юм. Би өөрөөсөө асууж байгаа байхгүй. Ингээд мэдээж ингээд гайхаж байгаа. Яагаад гэсэн асуултад орж ирсэн. Гэсэн чинь энэ бүхэн сүнс надад энийг ойлгуулах мэрэгэн ухаанд нээж өгч байгаа байхгүй. Тэгэхээр тэр 1 сарын 7-ны өдөр тэр бууж ирсэн тэр үнний сүнс. Би ирээш та үнний харин сүнсээ гэдээ дуулж ирсэн шүү дээ. Яг тэр үнний сүнс намайг чөлөөсөн байхгүй. Үнэн та нарыг чөлөөлнө гэдэг шиг чөлөөсөн байгаа. Яг тэр чөлөөл дээр би яасан гэхээр ялгаагаа таньж эхэлсэн. За надад сүнсний үйлчлэг байхгүйсэн юм байна. Сүнсээр үйлчлэг, сүнсээр сэрэл юм зүйл. Ариун сүнсний дуу хоолойг сонсож амьдрах юм амьдрал надад байхгүйсэн юм байна. Есүс Христ итгэдэг. Есүс Христ итгэснээрээ та нар Есүс Христ итгэснээр та нарт ариун сүнс байгаа. Та нар аврагдсан. Ингээд аврагдсан гэсэн энэ ойлголт маань хүнийг бардам болгоод юм байна. Бардам тэгээд их олон зүйлийг мэддэг юм шиг те. Одоо та нар их зүйлийг өөртөө мэддэг гэж бодвол тэр чинь биш ээ. Та нар мэдээгүй байна гэж Библиэлд байдаг шүү. Тэр бүр ингээ аврагдсан юм чинь би одоо ингээд болоо. Аврагдсан гэд бодчоор ер нь бардам ер нь ингээд Бурхны өмнө айгүй тэрслүү амьдэрдэг юм. Тэрслүү. Тэгээ хоёр нүртэй юм. Хүн Бурхныг гэрчилж эсвэл гिचтгүй
тэрсэлж яана гэсэн үг тий. Хэрчиж амьдрна эсвэл тэгсэрж амьдрна гэж байдаг тий. Тэгвэл би яг тэрсэлж амьдрч байсан байгаа байхгүй. Тэгээ энэ бүгд байгаа учраас гимшээд тэгээд залбираад гимшээд тэгээд энэ чуулган дээр игээд номлол сонссон. Тэгээд ингээд номлол сонсоход тэр номлолын тэр үг нөгөө цэвэр игэл тий хүний санаа ороогүй яг Бурханы үгийг яг ариун сүнсээр номлож байгааг ойлгож байгаа. Номлож явах явцад ишлэлтүүд орж ирж үнэхээр ойлголтууд орж ирнээс чи ишлэл тийм үү орж ирж ингэж байгаа. Тэгээд маш их ялгааг олж харсны үндсээр миний шийдвэрүүд бүхэнсний хүсэж чуулган дээр би үнэхээр ирэх хэрэгтэй юм байна. Бурхан надад үнэхээр үнэн рүү дуудлаа намайг те үнний ариун сүнсээр намайг чөлөөлж үнэн рүү намайг дуудлаа. Тийм учраас би ирэх хэрэгтэй гэсэн би сонголт би шийдвэрийг би өөрөө гаргасан байна. Тэрнээс биш би өмнөх цуглаанаа муулах юм өмнөх пастраа муулах юм тийм зүйл огт байхгүй. Миний хувьд юм байсан байгаа байхгүй. Миний хувьд. Тийм учраас миний хувьд би сүнсээр сэрж байгаа байхгүй. Сүнсээр сэрж байгаа учраас миний хувьд Бурхан бидэнд сонголтыг өгсөн учраас миний сонголт би үнэн рүү үнэн өгрөө үнэн үгтэй цэвэр үгтэй ийм газар руу ирж байгаа байхгүй. За тэгээд ирээд ирснээсээ хойш гайхамшигтай чөлөөлөлтөд болсон. Гэхдээ эхлээд чөлөөлөгдөхгүй байсан. Чөлөөлөхгүй ингээд хүмүүс ингээд бүтэнсээ өдөр алга ирээд тэнд ариун сүнс ажиллаад ариун сүнснээ оршихуй дүүрэн тэгээд ариун сүнсээр өвчтөе хүмүүс эдгрээл нүдэн дээр ингээд харж гин чөтгөрүүд хөөгдөөл тэр Бурханы оршихуй дотор чөтгөрүүд байж чадахгүй гарч байгаа ингээд нүдээр ингээд харж байгаа байхгүй. Тэгээд надад нэг л чөлөөлт явагдахгүй ингээд байгаадсан байхгүй. Тэгээд би залбираад байжсэн чинь ингээд бацаг барих тухай надад орсон байхгүй. Тэг би өмнө нь бол би ингээд надад бол ариун сүнс байгаа тий ингээд ариун сүнстэй дуу хоолой ингээд миний одоо энэ оюун ухаан байна штэ. Яг оюун ухаанд ингээд нэг бодол ороод ирвэл энэ ариун сүнс надад тэгж хэллээ гэж ингэж бодоод ингээд явдаг байсан байгаа байхгүй. Тэгсэн чинь яг энэ чуулган дээр ирээд пастор маань ингээд номлохтой. Оюун ухаанд бол сатааны дуу хоолой орж ирнэ. Өөрөөр хэлэх юм бол оюун ухаан сатан тий өөрийнхөө дуу хоолойг сонсгож өөрийнхөө бат зайз өндөрлгүүдийг босгож тэр хүний оюун ухаан бодол бат зайз хэрмүүдийг босгоод ингээд байрлуулчихдаг. Тийм учраас Христийг харааг нь хаадаг. Ингээд сүнсний хараа байхгүй болчихлоо. Би яг тийм бат зайзыг босгоод тэр сатанаа дуу хоолойг хурамчтай хоолой сонсоод явж байснаа ойлгосон. Тэгээд тэрнээс ингээд чөлөөлдөх те энэ бүгдээс чөлөө энэ бацаад энэ Христийг ингэж хаасаа бацаасаа чөлөө ямар нэгэн зүйл байх гэсэн мацаг барилт. Тэгээд мацаг барилт надад оюухан биш. Ингээд дотроо би ихнээс шаардаад тэгээд бүтэн сая өдрийн урд өдөр нь хагасаа өдөр нь бүтэн мацаг бариад бүтэн сая өдөр нь шуулган дээр ирсэн байгаа. Шуулган дээр ирээд ингээд байжсэн чинь жинхэнэ сүм хурамч сүм номлол явагдсан. Яг тэр өдөр жинхэнэ сүм хурамч сүмийн номлолыг сонсоод тэгээд дуусны дараа пастор залбирсан байгаа. Залбираад тэгээд чөлөөлт явагдсан байгаа. Яг тэр чөлөөлтөн дээр би яг жинхэнэ тэр чөлөөлт гэдэг юм шиг надраа ингээд халуун салхиулээгээд тэгээд би ингээд шал өөр оршихуй дотор орчиж байгаа байхгүй. Тэр шал өөр оршихуй дотор байсан. Миний ам ингээд том ангаацсан. Тэгээд ингээд гаццсан. Тэгээ яахаа мэдгүй байжсэн чи. Одоо юм чөлөөлт юу ч мэдэхгүй шүү дээ би чи. Анх удаага л үзэж байгаа. Яхаа мэдгүй байжсэн чинь уул нь тэгэнгүүт шууд пастор дээр очих хэрэгтэй байна л да. Мэдгүй тэгээд зогсоо байжсэн чи пастор за нандагч гараад ир гэж байгаа. Тэгээд л очсон чи ингээд за ариун сүнс юу гэж хэлсэн гэсэн. Хэлэх гэсэн чи миний ингээд ам гацтай хөдөлж чадахгүйсэн. Тэгээд пастор шууд за хуурамч одоо тэгээд сүнсний дуу хоолой, хуурамч номлол, холимог номлол, дээрээс нь өвгдээсээс ирсэн, өвгдээсээс өвж авсан одоо шашинлаг одоо үзэл, шашинлаг одоо байдал гэдэг энэ бүгдийг хэлээд залбирч байгаа хгүй гар гэдэг. Тэгээд залбирсан чил миний амнаас ингээд нэг тийм дуу хоолой гараад би өөрийгөө дуурч ийн гэж тэр үедээ бас бодоод байгаа хгүй юу. Тэгсэн чинь тэр миний дуу хоолой биш. Өөр дуу хоолой. Өөр нөө бохир сүнсний дуу хоолой. Ингээ гараад ингээд гарч байгаа хгүй юу. Тэгээ гараад дуусан гот ингээ яг ингэ суларчиж байгаа. Сулраад тэгээд ариун сүнсээр ингээд маш хуйлаад ингэж анх удаага чөлөөлчихсэн. Тэгээ чөлөөлөхсний дараа ингээд баяр хүрээд дүүрээд тэгээд бохонд ингээд талархаад тий бохонд ингээд гिचлэндээ гэж бодоо явж итэл саяын 5 сарын 11-нд эдгэрч чөлөөлтөй дөнгөж өчтөр эдгэрч чөлөөлтөй үйлчлэл барьж байгаа. Энэ үйлчлэлийн өмнө би дахиад мацаг бариад очсон. Дахиад мацаг би энэ үйлчлэлээр бас
дахиад үнэхээр гахалтай бурхан таны үнэхээр та намайг үнэхээр өөрөө цэвэр сав болгож тий ариун сүнсээр угааж цэвэр сав болгоорой. Шин толон болгоорой тий. Ингээд би өөрийгөө ингээд очиё гэдэг. Тэгээд ингээд болсон баг. Тэгээд 5 сарын 11-нд үйлчлэлээр байжгаад тэгээд дараа нь залбирч байгаа байхгүй. Тэгээд залбираад байж исэн чинь л за нэг л ингээд болохгүй хүмүүс чөлөөлөд эхэлж байна. Нэг л болохгүй байна. Тэнгүүд би гэмшлээ. За би гэмшигтэй юу гэж гэмсэн гэхээр би өмнө нь те өөрийнхөө махан бие хүслээр би үнэхээр махан бие хүслээр зүтгэж байсан. Би гिचнээг өөрийгөө өөрчлөх гэж махан бие хүслээр те өөрчлөгчих гэж би чадахгүй улам л далаанд ор болж байна. Тийм учраас би ингээд өөрийн хүч чадлаар биш харин таны өмнө бууж өгье. Таны өмнө би бууж өгөөд та өөрийн тэр загалмаа нөгөөсний хүч чадлаар намайг өөрчлөөш. Би загалмаа дээр цовдох тостой нандин цэцгийн бүх тэр бардам зан бүх тэр муухай одоо тэр уур уцаар юу вэ хүний хүнээс гардаг бүх бохор зүйлийг би бүгднийг би загалмаа дээр цовдлмаар байна. Та тэр загалмаа нөгөөсний хүч чадлаа гош. Таны тэр нөгөөсний хүч чадлаар би өөрчлөгдөнө. Гэ байжсэн чил гинт сонирн болоод явц. Гинт сонирн болоод ингээл хамаг бие ингээл арзганаал ингээл сонирн болоод за би одоо өстой яг одоо 2 дахь чөлөөлт юм чинь дараа ухаантай байгаа штэ. Пастор дээр очих хэвээр гэж мэдсэн. Тэгээ пастор дээр ингээ очиж байгаа байхгүй. За тэгээд тэгжсэн чинь дотор нөгөө тэрслүү дуулуургүй байдал гэл ингээ ороод ирж байгаа байхгүй. Тэгэл бас хэлээл очоод пасторт ойртох тусан бүрээстэй гачин болж байна. За тэгээд арай гэж нэг тэрслүү дуулуургүй байдлаас тэгэл ингээл хэлсэн чинь пастор залбирч байгаа байхгүй. Тэгэл залбирч байсан чинь байхгүй орлоод гашгараал уйлаад тэгэл ерөөсөө миний ингээл энэ 2 гар хөл ингээд ингээд нэг шаар үлэх хэрэг хийлдэг штэ. Хийлцсэн юм шиг бодоод. Бүр ингээд яг ингээд хийлцсэн юм шиг бодоод хөдөлгөөнгөө болчих жоохгүй. Ямар ч хөдөлгөөн байхгүй хийлцсэн юм шиг бодоод. Тэгээд би орлоод уйлаад тэр чи зөндөө чөлөөлтөй явчихсан. Тэгээд амаагагаал гарахын гараад пастор тунхаглаа алдсан. Тэгээд дараа нь уйлаад гимшээд маш удаан чөлөөлтөй явчихсан. Тэгээд дараа нь уйлаад босчоод эргээд бухныг жоохон ингээд магтааж идэл ерөөсөө надаас ингээд дуусахгүйсэн. Тэгээд айгүй хамгийн сонин хаширхалтай нь би бүх өөрийнхөө муу мухаа тэр зан араншин муухай бардам бурхны таны өмнө муухай гэсэн гим гэсэн бүх зүйлийг би цадалмаар байна гэд би тэгж залсан юм. Яг миний энэ хоёрын хооронд ингээд ерөөсөө цус гүүхгүй нэг бадардаг штэ тийм бадарал тэгээ энэ хөл тийм бадарал бол зү дуусна байсан. Тийм яагаад энэ ингээ харахаар зүгээр тэг яагаад энэ ингээд юм сонирн байгаад байгаа юм болоо гэд ингээл асуугаад хэлжсэн чи яг л нөгөө цовдол нөгөө заалмаа дээр нэг цовдол яг энэ ингээ хөл идэж штэ яг л тэрний цовдлолт миний нөгөө бүх зүйлүүд ингээ цовдолдод бас тийм сүнслэг үйл ажиллагаа явж байгаа юм байна гэдгийг ишлэл бас надад ярьж байгаа. Тэгээд за би зүгээр талархах хэрэгтэй юм байна. Айхсгүй юм байна. Айхсгүй. Бас жоохон айц бас орж ирж байгаа байхгүй. Одоо чи ингээд баг нөгөө улам хөлөгдөж байгаа ч тийм үү. Хүүхгүй баг ингээд те ийм өвчтэй болж байгаа юм уу. Янз бүрийн тийм юмуд орж ирж байгаа байхгүй. Тэнгүүд ариун сүнс бас ингээд хэлж байгаа тэр хэлчтэй. Баярлалаа бурхан. Бүх зүйлээ тавдалж байна. Нандин цэцгийн тэр буруу бүх зүйл. Нандин цэцгийн буруу, дадал журшил буруу одоо тэр хайлмаг намдал хайлмаг магтаад бүх зүйл хийж бүх буруу талууд бүх цавдлагдж байна. Гэт би дотроо ингээ талархаад тэгээд хамгийн сүүлд үйл ажиллагаа дуусаад тарах гэжсэн штэ. Тэгэхэд нөгөө энэ маань хав халуун болсон. Нөгөө энэ ингээд бадаараа сонирн болоод байсан энэ зүйл маань хав халуун болсон байсан. Тэгээ яг тарахтаа пастор би үнэхээр гайхалтай чөлөөлөлөө. Одоо ч гэсэн надад ингээд ийм зүйл болж байгаа гэсэн чи пасторыг барьж үзчих. Хөө тийм биш үү? Ямар халуун бэ? Харин сүм гайхалтай. Ингээд чөлөөдөд явж ирсэн. Тэгээ өнөөдөр бас дахин би сая чуулган дээрээ залбирч явахдаа хэлсэн. Эзэн та дахин гэрчилж өгөөрэй. За итгэл чинь чамаа гэдгэлээ амартай юм яв гэдэг энэ үгэнд дагуу би залбирч байна. Дахиад надад гэрчлэхэд дахиад надад та энэ үг хэлээрэй гэдэг. Ингээд залбирч байсан аахгүй. Ингээд залбирч байсан чи дахиад сонирн болсон өнөөдөр. Дахиад нөгөө энэ 2 гараа ингээд яг 2 хөд зүгээр яана 2 гар ингээд бүрстэ сонирн болоод ингээд яг 2 гар. Тэгээд гараад
яг ариун сүнсний үгэнд байгаа би хэлж байгаа байхгүй. Эргэлзээ, итгэлгүй байдал. За тэгээд нөгөө дуулуургүй байдал энэ бүхнийг халаад нөгөө намайг нөгөө өвчлүүлж байгаа ингээд юм сонсохгүй дүүн байлгадаг те энэ зүйлс бүгдийг ингээд хэлээ. Тэгээ пастор задмарсан. Тэгсэн чинь нөгөө хоёр гар маань бүр ингээд л бадаараад ингээд зуурцсан ингээд байгаад байгаа байхгүй. Тэгээ би одоо яг болох уу гэж байтал ариун сүнс хэл гэж байгаа байхгүй. Тэнгүүт нь би пастор миний хоёр гарнаас зуураад байна гэж хэлсэн байхгүй. Хэлсэн чи пастор миний хоёр гарнаас бариад залбирангууд нөгөө бүр ингээд хийцсэн юм шиг нөгөө хүчсэн юм шиг бадарч ясан юм чинь ийшээ явж чинь. Бүр ингээд явж чинь бүр үнэхээр бодтой. Бүр ингээд яваад ингээд явснаа яг энд ирж чинь. Яг ингээд энд ингээд дуурч чинь. Бүр ингээд зуураа тэгээ нүүр мөр ингээд чинрээд тэгвэл нь пастор шууд энд гэж шууд хэлсэн байхгүй. Ер нь яг тухайн үеийн нөхцөл байдлаа айгуу шууд мэдэрч хэлэх хэрэгтэй байлаа. Одоо ингээд чөлөөлтүүдийг айгуу сурч эхэлж байгаа байхгүй тий. Тэгээд яг энд ингээд пастор энд гараа тавиад залбирч байгаа. Яг энд гараа тавиад залбирангуул яг энэ дотроос нэг юм ингээд ишигээ ингээд гарсан. Гараад. Тэгээд яг мэдэрсэн. Яг гараад тэгээд маш амартай болж. Тэгээд уйлаа. За бурхан тандаа үнэхээр талраа та надад дахин хэллээ. Итгэлчин ч юмаа гэдгэлээ. Амартай явагдээ. Дахин надад хэллээ. Тандаа үнэхээр талрах шин ингээд талархсан байгаа. Ийм гайхамшигт чөлөөлтүүд ингээд болдгийм байна. Тэгээд би олон жил би 14 жил би Христэд гэж явсан мөртлөө сүнсний гайхамшигтай итгэрэл чөлөөгүй сүнсний мэрэгэн ухаан те Библи уншаад ойлгох хэлчдүүд энэ бүгдийг ингээд мэдрэхгүй явсан байгаа аахгүй өрөөсөө мэдэхгүй айгүй бардам гэж явж ирсэн байгаа аахгүй тэгээд нэг зүйлийг ингээд хэлэхэд те цуглаанаа ингэж солих энэ шалтгаан бол тэр хүний буруутгал биш тэр бол хүний сонголт те тэр бол хүний сонголт энэ яагаад сонгож байгаа гэхээр хүн сайн зүйл рүү явах уу, үннийг сонгох уу, те? Эсвэл байгаалах уу? Тэндээ тэр хэвээрээ байгаалах уу, те? Тэгэхээр би бас үсээ, тийм ээ. Яг нь би сүүгээр хоолоо явж исэн байж болно шүү дээ, те? Сүүгээр хоолоо явж исэн бол би бор хоолнд би бас орё, те? Үсээ дивжий. Өмнө нь бид нар сэтгэлийн түвшинд, өмнө нь би одоо махан би сэтгэлийн түвшинд явж исэн бол одоо сүнсний түвшинд рүү орё. Сүнсний түвшинд бурхныг танд өгөх, сүнсний үйлчлэгч болъё. Энэ Библиэлд байдаг шүү дээ. Тэр бидний үсгээр бус харин сүнсээр шин гэрээний үйлчлэгч байх чадвартай болгожээ. Харин учир нь үсэг болох өнөдөг харин сүнс бол ам өгдөг гэж байна. Яг энэ үгэнд дагуу ингээд гайхамшигтай. Энэ үгээр үнэхээр би ерөөсөө Библи ингээд Библи уншаад байгаа. Би Библи уншдаг, залбирдаг, магтдаг одоо айгүй итгэмжтэй нэгэн баггүй юу. Тэгэхэд би зөвхөн тэр Библийг зүгээр уншдаг байсан болохоос ариун сүнсээр дамжуулан ишлэлтүүдийг авдаггүй байсан байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол Библийн үг бол дэнлүү, ариун сүнс бол тос тийм ээ. Тос нь байхгүй байна гэдэг чинь дэнлүү асахгүй. Дэнлүү асахгүй байна гэдэг чинь тэр ойр дорныхоо орчныг гэрэлтүүлэхгүй буюу юма танихгүй, яалахгүй, харанхуй байна гэсэн. Харанхуй байна гэдэг чинь харанхуй газар хэн ажиллах вэ? Сатан. Чөтгөр ажиллана. Сатан ажиллана. За тэгвэл миний хувьд яг ийм явсан байгаа байхгүй юу? Тэгвэл тос нь хаана вэ? Тос ариун сүнс. Ариун сүнс хаана вэ? Ариун сүнс цэвэр номлол. Цэвэр одоо тий үүчлэг тий цэвэр итгэл үнэмшил зөв ямар ч одоо хүний санаа ороогүй хүн өөрийнхөө холимог санааг оруулаагүй яг энэ цэвэр ариун сүнсээр дамжууд нь номлож байгаа тэр газар л ариун сүнс ажилладаг юм байна. Тэр газар ирсэн учраас үнэн ариун сүнс надад ирсэн. Тийм учраас үнэн ариун сүнс надад намайг чөлөөлсөн. Үнэн намайг чөлөөлсөн. Ингээд дэнлүү маань хасаад дэнлүү хассан учраас би ялгаж таних мэрэгэн ухаан ухаарл надад ирж байгаа байхгүй. Амен. Ийм гайхамшигтай. Тэгээд анх энэ чуулган руугаа би ирэхдээ ингээд яаж ирэх вэ гэдэг ингээд бодоод бас ингээд явжсэн чи Марта чи мөн ч их юм санаа зовхон да. Мария те өөрөөс нь зайлуулдагчгүй үнийг сонгосон гэдэг үг надад орж ирсэн байхгүй юу. Тэгээд би яг энэ үгээ пастортаа хэлээд хэд манай пасторууд за чамаагаа би өрөөж юм те өрөөгөө явуулсан. Тэрнээс биш би өмнөх хүний пастор хүмүүстээ муулах тийм зүйл надад огт байхгүй. Тэгчэндээ
Бурхны хайртай хүмүүс тийм ээ. Хайртай. Тэгээд намайг өрөөгөө явуулсан. Тэгээд би өрөөлтөөр ингээд ирсэн. Тэгээд үнэхээр тостой байж иж дэмлүү асдаг, дэмлүү асаалтай байна гэдэг чинь бид сүнсний ялгах чадвар, сүнсээр таних чадвартай болтгийм байна. Ингэж сүнсний ялгааг танихаар ариун сүнсний оршихуйд, бурхны оршихуйд дотор муу ярин бохир сүнснүүд хүний бие байж тогтож чадахгүй гарч чөлөөлөгддөг юм байна. Гайхамшигтай чөлөөлөлтөд явагдсан байна гэдгийг би одоо энэ шулган дээр харж байгаа. Магадгүй эргэлзэж, тээнэгдэж байгаа одоо гаж урсгал гэж ярьж байгаа юм зөндөө хүмүүс байгаа тий. Тэгвэл энэ бол үнэхээр гаж биш. Энд бол ариун сүнс ажиллаж явж байна. Тэр ариун сүнс дотроосоо бүр үнний ариун сүнс энэ газар ажиллаж явж байгаа. Үнний ариун сүнс ажиллаж явж байгаа учраас үнэн энэ газар ажилтдаг. Үнэн ялна. Амен. Амен. Тэгээ маш их баярлалаа нандагч үнэхээр гайхалтай гэрчлэл байна. Тэгээ таны яг одоо энэ 14 жилийн хугацаанд тий ер нь бол нөгөө энэ үнэн байхгүй юу? Яагаад тэгэхээр сүнсэл зөвхөн хүний дотор байгаа тэр үннийг яах нь илчилж өгдөг байхгүй юу? Сүнсэл илчилж өгнө. Сүнс бидний оюун бодолд бат цайз байгаа хэрмүүдийг нурааж өгдөг. Чөтгөр бол бидний оюун бодолд маань бат цайзуудыг яах нь өөрийнхөө одоо талаас барьдаг учраас өөрийнхөө юмыг харуулж өгдөг. Тийм учраас үннийг яах нь харуулдаг. Үннийг харуулахгүй те. Үннийг үргэж сөргөөр нь харуулдаг. Үннийг муу болгож харуулдаг. Тийм бааз үннийг муу болгож харуулчихаар өнөөдөр бидэнд шүүмжлэх зүрх сэтгэл гарч ирдэг. Юмныг одоо цааш нь ингэж нөгөө дарах зүрх сэтгэл гарч ирдэг байхгүй юу? Харин бурхан болвол яах нь өөр. Бурханых бол өөр. Гэрэл гэж байгаа сте те. Гэрэл гэдэг чинь шал өөр гэдэг учраас өнөөдөр яг таны дотор болж байгаа тэр өөрчлөлт гэсэн метр адилхан болсон байхгүй юу? Ингэж ирж байгаа учраас яах нь бидний нүд маань улам илүү гэрлээр дүүрээд идэг. Гэрлэр хараад тийм учраас өнөөдөр бид түүний мэрэгэн ухаан бидний цос урсгах бол түүний гайхалтай үннүүд нь бидний цос урсгах болж байгаа. Өнөөдөр хараад өөрчлөгдөд байгаа энэ эдгээр зүйлүүд маань те бүхэндсийн хүсэлж болгон байна болж байгаа. Агуу гайхалтай бурхны инэрэнгүү нэгүүлсэнгүй те мөн пастрын минь тэр бурхны өмнө дуулууртаа байдаг тэр даруй зүрх сэтгэл мөн те үгийг үннээр нь заая гэсэн тэр ирмэлзэл тэр хүсэл те бүх зүйлээс шатгаад бид нар өнөөдөр яг энэ зүйл дээр илүү олон гайхалтай зүйлийг харж байгаамаа. Тэгээ бид бас бурхны гайхалтай зүйл болгож байна те. Харин тий. Тэгээд нөгөө өмнө нь бол яг хуу ариун сүнсний дуу хоолойг сонсож ариун сүнсээр удирдуулж явна гэдгийг мэддэг байсан мөртлөө энэ нь одоо тийм өөр одоо тослогдсон хүн гэх юм уу те одоо жишээлбэл Джон Бивер те Джон Бивер ариун сүнсний дуу хоолойг сонсдог одоо пастор хүн ариун сүнсний дуу хоолойг сонсдог юм тийм их ойлголттой юм. Зүгээр ингээд нэг итгэж бид нар одоо яг зүгээр ингээд одоо ингээд эцэмдээ яваал ингээд те үүчтэй ч юм ингээд байх хэрэгтэй гэсэн юм ойлголттой байсан. Тэгвэл үгүй ариун сүнс үнэхээр яг хүн болгоно үгээ хэлдэг. Хүн болгон ариун сүнсийг хүлээж авч хүн болгон гол нь үнний ариун сүнс шүү дээ тийм ээ. Дуурамж ариун сүнс биш. Яг үнний дуу хоолой яг үнний ариун сүнсийг яг хүлээж авч ариун сүнсээр ингээд удирдуулах ийм боломжтой байдгийн байна гэд. Тэгээд магадгүй бас над шиг те ингээд төрөлцсөн бас ингээд итгэгч хүртлээ амьдралд нь ямар нэгэн өөрчлөлт гарахгүй сүнслэг амьдралд нь тийм ээ сүнслэг амьдралд нь ямар нэгэн өөрчлөлт гарахгүй сүнслэг ядалтууд байхгүй те ингээд явж байгаа бол ингээд бурханд ингээд тийм магадгүй эргэцсэн тийм ээ ингээд явж байгаа бол эргэц боцолтгүйгээр ирж хүнснээс шугуулж номлыг сансараа шалгаад үзтээ тий номлыг сансараа хамаа бид шалга гэлцсэн байгаа шүү дээ тий ирээ шалга би шалгахад л ирсэн шалгахад л ирсэн учраас ирээ шалга та үнний дуу хоолойг сонсох болно. Тэгэхээр энэ бол ямар ч гаж буруу урсгал байхгүй. Жинхэнэ үнний ариун сүнс энэ газар ажилладаг. Үнний дуу хоолой сонсогддог. Амен хаалалуя тий. Тэгээ манай нандагч хэлж байгаагаараа Библи шалга гэсэн байдаг тий. Тэгээд маш зоригтойгоор бас юмыг шалгах гэж ирээд агуу бурхны үнэн тэр гайхалтай дүрхийг тий мөн бас тэр үнэн хайрыг бас одоо ингээд өөрийнхөө дотор болон бүх зүйл дээр амьдрал дээр мэдэрж байгаа энэ үннийгцэн та нар бас хүлээж аваасаа гэж хүсэж байна. Та нарт сатан болвол эргэлзүүлэгч нэгэн. Тэгээ сатан Ева дээр ажиллахдаа бас яг энэ эргэлзээгээ гэсэн ашиглаж ирсэн. Тийм учраас түүнийг тэр мэдлэгийн одоо алим руу буюу тэр жимс рүү бол татсан байгаа.
Тэгээ мөн түүнтэй адилхан өнөөдөр та итгэж та биднийг ч гэсэн яг ийм зүйл рүү татж байгаа бол та нар болгоомжтой байгаарай тий. Харин шалгаж үзээд бид нэр өнөөдөр энд яг тий юу ярьж байгааг, юу харж байгааг бид нэр илүү доторх зүйлээсээ илүү сонсоосай, мөн ариус ус бурхан руу хандаасаа гэж хүсэж байна. Тэгээд нандагчаа итгэжтэй бас хандах зүйл байна уу, тий хэлэх зүйл байна уу? За сонсогчтой нэг сонсохтой үгтэй тийм ээ. Үнэхээр яг бурхныг хайж байгаа чин зүрхлээсээ ирж байгаа хүмүүс ирж сонсоорой. Цангасан ус хөсгтэй адил тийм ээ. Ирж бурхны үгийг үнэхээр яг жинхэнэ үнээр номлож байна гэдгийг шалган сонсоорой. Учир нь итгэлэнд сонсох нь Христийн үг байлаа. Аминь. За баярлалаа. Тэгээ бидний гэрчлэлийг хүлээн авч та бүхэнд баярлалаа. Дараагийн гэрчлэлээр уулзлаа. Баяр таа. Баяр таа.